За сайн бацхан та бүхэнд Phytosense компани маркетинг төлөвлөгөөг танилцуулах гэж байна. За маркетинг төлөвлөгөөний эхний хэсэг маань элсэлтийн багцуул шууд урамшуул, дамжих урамшуул гэсэн 3 урамшууллыг танилцуулах гэж байна. За манай компанид гишүүн болохын тулд та ямар нэгэн нэмэлт мөнгө төгрөг төлөх шаардлагагүй. За эдгээр 4 багцуудаас аль өөрийн хэрэглээний багцыг худалдаж аваад та манай компани гишүүн болно гэсэн үг. За өөр ямар нэгэн цол хэрэгэн бол байхгүй. Та энэ эдгээр багцуудыг худалдаж авснаар өөртөө зэрэглэл тогтооно. Энэ зэрэглэлийн хэмжээгээр урамшууллууд тооцогдож явдаг юм аа. За хамгийн ихний багц бол 5 дабл систем сел буюу 5 уудлын бүтээгдэхүүнийг 293,400 төгрөгөөр авснаар та silver статустай гишүүн болно гэсэн үг ээ. За 30 ширхэг дабл систем селийг сая 758,600-аар авал gold 60 бүтээгдэхүүнийг 3 сая 520-аар авах юм бол junior 100 бүтээгдэхүүнийг 5 сая 830 мянган төгрөгөөр авах юм бол мобайл статустай гишүүн болно. За өөр багцуудын сонголт мөн байгаа. Та өөрийнхөө дуртай багцыг сонгоод эдгээр үнийн дүнгээр бол худалдаж авч болно. За багцууд бол дотроо оноотой байгаа. Silver багц 73 pp gold 440, junior 735, mobile 1470 оноотой. Гэх мэтлэнгээр та 4 төрлийн багцын аль нэгийг сонгож худалдаж авснаар өөртөө эдгээр зэргүүдийг авна гэсэн юм аа. За энэ зэргүүдээс шалтгаалж урамшуул олгогдно. За хамгийн ихний урамшуул бол шууд урамшуул байгаа. Шууд урамшуул яах вэ гэхээр та энэ компани гишүүн боллоо. Таны өрсөн хүн энэ компанид ирээд аль нэг багцын худалдан авалтыг хийхэд танд ирж байгаа урамшууллыг нэг удаагийн урамшууллыг шууд урамшуул гэнэ. За шууд урамшууллыг та нэг хүнээс нэг удаа авна. За өрсөн хүнийхээ тоогоор авах боломжтой гэсэн үг. За жишээлбэл та silver статустай гишүүн байлаа гэхэд таны өрсөн хүн мөн тантай адилхан silver багц худалдаж авах юм бол танд 45,000 төгрөгийн урамшуул ирэх нэ. За таны өрсөн хүн хэрвээ gold багц худалдаж авал танд 132,000, junior багц худалдаж авах юм бол танд 180,000 төгрөг, mobile багц худалдаж авах юм бол 264,000 төгрөг ирнэ гэсэн үг юм аа. За энэ таныг silver статустай үед энэ төрлийн урамшуул олгоно гэсэн үг. За тэгвэл та хэрвээ gold багцаар орсон бол gold статустай бол за silver багцаар таны өрсөн хүн ороход 45,000 төгрөг ирнэ. За ер нь ямар ч тохиолдолд та ямар ч статустай байсан таны өрсөн хүн silver багцыг худалдаж авах юм бол танд 45,000 төгрөг ирдэг. За та өөрөө gold гишүүн байхад таны өрсөн хүн gold багцыг худалдаж авал танд 264,000 төгрөг ирэх нэ. Түрүүн өөрөө та silver байхад gold-оос 132,000 төгрөг авсан бол одоо өөрөөс gold болчихгоод gold-оор орж байгаа хүнээс 264,000 төгрөг авч байна. Гэх мэтлэнгээр бусад багцуудаас ч гэсэн авах урамшууллын хэмжээ нэмэгдэж байгаа. За та gold гишүүн байгаа тохиолдол юм байна. За хэрвээ та junior гишүүн байх юм бол мэдээж авч байгаа урамшууллууд бол бүгдээрээ нэмэгдэнэ. За silver-ээс ямар ч тохиолдолд 45,000 гэсэн, gold-оос 264, junior-оос болохоор 440, junior mobile-оос болохоор 661,500 төгрөгийн урамшуул олгогдно. За та mobile гишүүн байх юм бол мэдээж хамгийн өндөр урамшууллыг авна. Silver-ээс 45, gold-оос 264, junior-оос 441, mobile-оос 882,000 төгрөгийн урамшуул авч байгаа. Тэгэхээр энэ урамшууллыг компани таныг энэ хүнийг одоо гишүүн манай компани гишүүн болгосны төлөө өгж байгаа урамшуул юм аа. Компаниас өгж байгаа урамшуул юм. За үүнийг шууд урамшуул гэж байгаа. Та тэгэхээр энэ компанид хэдэн хуурсан байна тэрнийхээ тоогоор шууд урамшууллыг авах боломжтой гэсэн үг. Жишээлбэл та gold багцаар одоо 2 хүн урахтал 520,000 төгрөгийн. За хэрвээ 10 хүн урах юм бол 2,640,000 төгрөгийн урамшуул авах боломжтой гэсэн үг. Зөвхөн шууд урамшуул дээр. Шууд урамшуул бол манай хамгийн анхны урамшуул байгаа. Та нэг хүн ураад шууд урамшуулаа аваа явчихна. Заавал тэдэн хүн урсны дараа тэд хоногийн дараа гэх юм байхгүй. Та урсан хүн чинь багцын худалдан авалт хийлээ. Тэр дороо та энэ урамшууллыг авч болно гэсэн үг юм аа. За танд одоо шууд gold ч юм уу mobile ч юм уу багцыг худалдан авах боломжгүй байж болно. Тэгвэл та silver гэдэг багцаар манай компани гишүүн болоод статусаа ахиулж болно. Заавал ахиул гэсэн юм бол байхгүй. Гэхдээ та өөрөө энэ бизнесийг хийх сонирхолтой, цаашаа ахиулах сонирхолтой бол танд одоо хугацаа өгдөг. Хэрвээ silver-ээр орсон гишүүн өөрийнхөө статусыг ахиулыг бол 31-ийн дотор ахиулах ёстой. За ахиулж амжихгүй бол тэгээд silver статустаа үлдэнэ гэсэн үг.
За голдоор орсон гишүүн 60 хоногийн дотор, жуниор орсон хүн мобайл болохын тулд 180 хоногийн дотор өөрийнхөө статусыг ахиулах боломжтой. За та шууд сэлүүрээр орсон байж байгаа шууд мобайл руу шилжиж болно. Энэ гурван багцыг аль дуртайгаа худалдаж авч болно. Заавал одоо голдыг аваа жуниор аваа мобайл авч дамжина гэсэн юм бол байхгүй, шууд дамжиж болно. За хоёр дахь урамшуул нь дамжих урамшуул гэж байгаа. Дамжих урамшуул бол саяын шууд урамшуултай холбоотой. Жишээлбэл та мобайл гишүүн байлаа гэхэд мобайл гишүүнийг урахад бол 882 мянган төгрөг авч байгаа. За гэтэл энэ сэлүүрээр орсон гишүүн мобайл гишүүнийг урахад 264 мянган төгрөг авч байгаа. Энэ бол өөрийнх нь статусаас шалтгаалаад компани өгч байгаа урамшуул. Гэхдээ компани нэг ийм мобайл гишүүн ороход энэ 882 мянган төгрөгийг бүтнээр нь зарцуулдаг. За яг энэ жишээн дээр бол энэ мобайл гишүүн орж ирэхэд энэ сэлүүр гишүүнд 264 нь очичлоо. За үлдэгдэл зөрүү 618 мянган төгрөг нь одоо танд очно гэсэн үг юм аа. Энэ дээдлийн мобайл статустай гишүүнд очиж байгаа. За энэ юу хэлж ийм нэхэр ингэж орж ирсэн урамшуулыг бол дамжих урамшуул гэж байгаа. За энэ дамжих урамшуул та өөрөө мобайл гишүүн болчих юм бол танаас дэш давж одоо дамжих урамшуул давна гэж байхгүй. Мобайл бол хамгийн дээд хязгаараар нь авах боломжтой гэсэн үг юм аа. За ингээд эхний хоёр төрлийн урамшууллыг танилцууллаа. Та илүү дэлгэрэнгүй эдгээр утаснуудаас авч болно. Танд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.